Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарын бодлогын тухай бид бүхэн микрофон өгье. За өдрийн мэнд төргийн хөдөө аж ахуйн салбарын бодлогын тухай бид бүхэн ярьж байгаа. Тэгээ аливаа салбарыг дэмжих бодлого гэдэг нь бодит утгаараа яг юу гэсэн үг юм бэ гэдгийг бас харахаар энэ салбарт бол нийлүүлэлтийн сүлжээний эрх зүйн орчин, агуулгах сав, эргэлтийн өрөнгө, татврын бодлого гэх зэрэг томоохон асуудлуудыг засгийн газар маань шийдэх ёстой байгаад байгаа. Гэтэл ингээд салбарын яамны нэг ойлгомжгүй үйл ажиллагаа эрхлээд байдیں۔ Энийг өнөөдөр бас ярихгүй болохгүй байна. 21-22 оны тогтоолоор гарсан юм байна. Мал аж ахуй газар тариалангийн салбарт амжилттай ажиллаж байгаа малчид, тариачдад шалгаруулж, шагналлын бэлгийн тооллын хаврын тэргуун сарын 1-ний өдрөөс эхлэн гардуулдаг уламжлалтай. За тэгээд энэ тогтоолын дагуу улсын аврах сайлчинд 4 сая төгрөг, аврах фермерт 5 сая төгрөг, улсын аврах малчин, улсын хошоо аврах тус бүрийг дурсгалын цом, мөнгөн аяг, гуйлан бүслүүртэй модон хуван, өргөмжлөл, ингрийн тэмдэг, үнэмлэх бусад зүйлсээр 10 сая төгрөг, улсын аврах тариаланч хамт олон тус бүрийг 5 сая төгрөг, улсын аврах тариаланч тус бүрийг 3 сая төгрөг гэх мэтээр шагнахыг бол журамласан юм байна. За энэнийх нь үр дүнд болохоор сүүлийн 2 жилээр хараад үзэхээр 207 өнд 2023 онд 1.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 24 онд бол 292 хүнд 2.4 тэрбум төгрөгийг хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас бол гарсан байгаамаа. Тэгэд энэ салбарт бол 300 мянган ажилдаг, улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, тогтвортой санхүүжилтийн систем үүсгэх боломжгүй учраас маш олон хүмүүс шантарч энэ салбараас бол гарч байгаа. Тэгэхээр засгийн газар маань одоо уралдаан зарлж байгаа юм шиг жилдээ нэг 200-300 үнийг түүж аваад хамгийн түрүүнд нь орсон хүмүүст нь 2.4 тэрбум төгрөгөөр шагнаж яхаар энэ салбар чинь маш их хэмжээний хийх бүтээн байгуулалтууд байгаа. Тэр утгаараа 300 мянган хүнтэй холбоотой энэ асуудлуудаа шийдээд явбал зүгээр юм биш үү гэж харах юм. Эсвэл одоо энд тавигдаад байгаа төсөө бид нар татвар төлөгчдийн ачаанаас нь багасгаад ор тас хасчул яасан. Нэг айлын хүүхэд нэг юугаа алагчилж үзэж байгаа юм шигээр бид нэр ингэж ялгарцтай байдлаар одон медаль тарааж иргэдээ бас ингэж талцуулах шаардлагагүй юм шиг харагдаж байгаа. Мэдээж хэрэг энэ салбарт ажилласан энэ шагналыг авсан хүмүүсийг бол буруутгаагүй, хөдөлмөрөө эхлээд хөдөлмөрөө үнэлүүлж байгаа. Гэхдээ бодит байдал дээр бид бүхэн 300 мянган хүн, дээрээс нь 3.5 сая хүний амьдралтай холбоотой энэ чухал асуудлыг байхад бид бүхэн ач холбогдлоор нь ирэмблээд энэ шагналтай холбоотой асуудлаа зэгцэлжүүл яасан бэ гэдэг санал байна. Тэгээ төрдөө үнсүүлнэ гэж бид бүхэн яриад байдаг. Гэтэл үгүй шүү дээ. Энд чинь одоо татвар төлөгчдийн мөнгөөр л бид бүхэн өгж байгаа гэсэн үг. Тэрийг иргэд маань бас маш сайн ойлгосоо гэж хүсэж байна. За энэ 2 сая хариулт өгье. Аврах малчин, аврах сайлчин, аврах фермерчин. Тэгээ энэ хөдөлмөрийн хүнийг л урамшуулж байгаа ийм бодлого. Үнэхээр 3.5 сая хүний тэр хоол унд хүнсийг л гол хангаж гадаж хөдөө хөхөрч байгаа л улсууд. Эн чинь бас их том уран болд. Бас нэг шил одоо тариалж тэгэхэд нэг шин технологи нэвтрүүлчих, ийм хөрөнгө оруулалт хийчих, ийм бүтээмж нэмчих, ургацаа ингээд нэмчих. Эний цаана дандаа нэмүү өртөг улс орны эдийн засагт хувь нэмэр оруулсан тэр үр дүнгэл үнэлээд байгаа. Тэр малчин гэхэд л бас өөр хүнийг бусдаг малжуулсан, орон нутгийн тэр хөгжлийн бодлогод оролцсон, малынхаа үйлдвэр ухсааг сайжруулсан, нэг малаас авах ашиг шимийг бий болгосон гэд дандаа цаана хөдөлмөрийн өгөөж бүтээмжийг үнэлээд байгаа. Тэгэд энэ урамшуулах бодлого цаашдаа явах зүйтэй гэсэн ийм байр суурьтай байдаг. Харин жоохон агуулгын жоохон өөрчлөх ийм зайлшгүй шаардлага байгаа. Жишээлбэл газар тариалангийн бүс нутагт бол энэ аврах малчин шалгаруулад авах шаардлагагүй. Илүү фермерийн аж ахуй, эрчимцэн аж ахуй, илүү тариалан талдаа яваад бусад одоо уламжлалт мал аж ахуйтай салбартаа бол энэ аврах малчныхаа бодлогыг цааш үргэлжлүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ болцлыг улам л нөгөө бүтээмжлүүгээс хөшөөрөгдөх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ашиг шимээ сайжруулсан, бусдад одоо сайн тусал дэмжсэн, ажлын байраар хангасан тэр талын одоо үр дүнг буюу шагнал олгох шалгуурыг нэлээд чангадахд бас зүйтэй гэдэгтээ санал нэг байна.